25 оны алтны одоо гүйцэтгэл гэх юм уу те тэр талаар бүгдээрээ өөрийнхөө өнцгөөсөө ингээд ийм байна. Одоо ялангуяа одоо Австралид ийм байна, Канадад ийм, Монголд ийм байна гэдэг тэгээд байгаль орчин талаасаа ийм бас харагдчихсэн шүү гэдээ ярьчул зүгээр ах гэж бодож байна. Нэг бас өөрсөд нэмж бас цар хөрөөрөө бас нэмж хэлж бас ярьж болно. Гэхдээ бид нар нөгөө айхтар ингээд учир шалтгаан дүгнэлт хэлэхээсээ илүү зүгээр энэ оройнд энэ өнцгтэр ийм юм болж байна гэдгээ л ярихад л би бараг болчих хөнгөн байдлаар л гэсэн үг тийм. Би бас нөгөө антиог алтны гүйцэтгэлээр гэхээр хідэн мэдээ материалаас уншаад тэгсэн чинь ер нь бол 2025 оны алтны хувьд бол ерөөсөө Африк онцлог жил болж өнгөрсөн байгаа. Тэгээд зөвхөн 2025 онд бол гэхдээ алтны үнийн дээд рекордыг 53 удаа ингээд ерөөсөө эвдсэн. Ингээл алт өслөө гэл хөөхийн рекорд тогтоолоо гэл тэнгүүд дахиад дараа дахиад энэ ингээд 53 удаа гэдэг давтамжтай байсан байгаа байхгүй. Тэгэхээр 2025 онд чинь алтны дундаж үн чинь 2319 байсан. Тэр нь өмнөх оноос болохоор 65% өсөлттэй болсон. Тэгээд өмнөх 2024 онд чинь 2627 байсан алт чинь дунджаар 2025 онд чинь 2315 гээд тэгээд яг түүхэндээ ер нь яг 60%-аас дээш өсөлт хэдэн удаа ер нь үний өсөлттэй жилийн дундаж үний өсөлт 60%-аас дээш гарсан юм бэ гэд харсан чинь ерөөсөө 4 удаа болж исэн юм бэ. Тэгээд тэр нь болохоор 1973 74 онд тэгээд 1979 онд тэгэл одоо хамгийн сүүлийнх нь 2025 онд болсон байгаа байхгүй. Тэгээд 73-аас 74 оны өнөөсөлт бол яг нөгөө нэг Бреттон Вудсийн тогтолцоонууд унсан хамааруулаад нэг алтны өнжөө өөрөө нөгөө хөвг чанчтай болж ирснээс шалтгаалаад тэгээ явсан байгаа. Тэгэнгүүт 1979 оныхан болохоор маш асал нөгөө нэг геополитикийн асуудлуудаас хамаарат басан байгаа байхгүй. Тэгээд 2025 онд энэ бол түүхэнд дүүрэх тогтоом алтны үнийн өсрөл болсон. Тэгээд энэ маань одоо тэгээд өсөөрөл байгаа. Тэгээ 2025 оны хамгийн дээд үн чинь сая $12 сарын 26-нд тогтоогдод $4530 ирсэн. Тэгэхээр энэ бол алтны үнийн тийм сонирхолтой бас жил болсон байна гэж бодож байгаа. Канадад ер нь ямар хөө 25 онд алтны салбар ер нь хэрхэн одоо болж өнгөрөв? Тэгээ манай Канадад ч нөгөө Америк Канадад ч ерөөсөө дэлхийн зах зээл рүү шууд холбогдолтой явцдаг болохоор яг ингээд дэлхийн зах зээлээс ингээд тусдаа ингээд салгаж үзээд байх бол нэг юу бол байхгүй. Тэгээ яг нөгөө үнийн өсөлт үнэ талаас бол онцгой тийм Канадад зөвхөн гэсэн тийм юм байхгүй. Аялал нийлүүлэлтийн хувьд бол бас өөр төрлийн авах. Олон шинэ ордны юу ашиглалтанд орсон уу? Тэр талаар бол ерөөсөө яг судалцахгүй. Яг хэдэн шинэ орд ашиглалтанд орсон бэ яасан гэдгийг хараагүй л. Яа, окей. Окей. За баярлалаа. Үжингийнхтэй нэмээд нөгөө айгуу сонирхолтой ирүү үед бид нэр амьдарч байна. Алтыг ийм болоод ингээд бүжгэнч нэрдэг. Одоо энэ алтны компаунд чинь геологи идэвхжээд энэгээр баг өдөр болгоно л геолог өрөм датабас үүсгдэг хүн хайсан ийм зарууд л ерөөсөө амар эрчимдэж байна. Тэгээд тэр нь сая одоо би нөгөө хуваараа ингээд өөр тишээ нүүл нүчээр чи гэдэг суурь хаанчсан ажил байгаа юм чинь би нэг жоохон хүүхдүүдээ одоо явчих гэсэн ингээд өгсчлээ гэдэг юм зүгээр ядаж надад ингэж нөлөөлөх үсээр тийм байгаа. Одоо жишээ хэлэхэд Калгурлид Бурбанк гэдэг бүр хотоагаад ингээд нүүцсэн тэгээд би тэнд 19 онд өрөмжсөн тэгээд тэр жишээ нь ингээд айгүй чи ингээд сонио хайгаад ахлаа айгу характеристик айгу төвхөртэй болчихсон. Тэгээд байхгүй ингээ юу чгүйгээ манай сэлэн мэлэн байдаг штэ нэг юм ганц хоёр чулуун дээр айгу гоё юм хөтсөн хэрнээ ингээ цаашаа хайхгүй ашиглалт орох ашиггүй болчихдог. Тийм юу талбайд энэ айгу их байдаг. Тэгээд энэгээр чинь бүгд тэрэж хараад шинэ ордууд одоо тухайн үедээ хинч ашиггүй байхгүй системүүд болсон. Маш их амжилттай юм л та. Нэг тийм том өргөн фронт явж байна.
хоёр тургун фронт бол нөгөө дээрхэн одоо яг 90-ад оноос өмнө үүсгдсэн нөгөө хаягдлууд чинь одоо тэр чинь дундаж чинь тэгээд асахтаа очиад системтэй нэг доор боловч яг өрөмтгөр тэр чинь яг орд нэг юм алаг цог штэ. Тийм болохоор ингээд зориулж ерөөсөө тэрнийг боловсруулдаг байсан. За тэр шороонууд бол одоо амар хөдөлж байна уу. Тэгээд алтны салбарт ботлник те ингээд бүх юм хязгаарлаад байгаа юм одоо ерөөсөө нийлэл болж хувирлаа. Одоо ерөөсөө алтны хайгуул алтны юу гэхээсээ илүү нийлтэй хүнлэлийн хамгийн сайн бизнесээ босгож байна. Энэ компанид бол ерөөсөө нөгөө өдрийн хаашаа зарах нийл хаана тэр нэг Focus Minerals гэж компани жишээ нь Goldguard сая 4 жилийн өмнө мил барьсан. Тэр хятад эдтэй компани гэж би баг дутха. Тэдний мил рүү бол одоо маш их зарж байна. Тэднийх бол одоо extend хийгээд мил нь амар бизнес одоо ална гэдэг шиг болж байна. Тэгэхээр тэдний үн өсгөхлөөр нөгөө алттай газар хайгуулаа хийцэн газруудад айгүй их бенефит тэр хүмүүст нь ирж байна л та. Яг л тийм цаг үе юм бол. Сонирхолтой тий. Маш сонирхолтой. За баг нөгөө дахиж нөгөө gold rush дахиж эхэлж байгаа юм шүү. Тий. Амар юм. Ерөөсөө нөгөө нэг prospecting лиценз гэдэг нөгөө 10-20 мянгаар ингээд зараад байдаг. Тэр мэрч бол ерөөсөө ингээд гүйжидэг боллоо шүү дээ энэ хувьд бол. Зөв. Окей. Сонирхолтой. Одоо олон бас жижиг гэсэн ордууд бас эргэлтэнд авах боломжууд бас бүрдэж байна тий. Ийм өндөр дээр болол. Тэгээд том шкала юугаар яхад сая би нэг юу тэр gold гэдэг нэг нэвтрүүлэг гэдэг тэрийг харж ирсэн чинь хоёр янзын орд үт юм байна л да. Нэг нь high grade, нөгөөх нь high scale. Ийм л хоёр төрлийн орд явдаг. Тэгээд ийм high scale-тэй орнууд л ийм юмнаас айгүй benefit хүртдэг юм биш. Тэгэхээр жижиг биш юм том хэмжээний high scale заавал байх хэрэгтэй гэдэг үг өстой байдгийн байна. Зөв. Окей. Алгалаа. Буян зайд мэдээлэл шеэр хийх мэдээлэл байгаа юу? Тэгээд угаасаа л ингээд эдийн засагт ингээд алтны үн бүр ингээд rockтай гэж хүрэлтэй all time high та хэдэн ч удаа тавч өгдөг юм их хэлнээр одоо 60% та үрэл 1900 нөгөө 73 онд болсон тэр нөгөө нэг үйл явдал өрөндө хайртай нэг багтаар болох юм болов уу хараад байхгүй яа гэх юм 1973 онд ч нөгөө алтыг нэг $35 тэл ингээл барьсан те энэ жол хөөгч ханчгүй яг л юм байна тогтсон байсан чинь үгүй одоо ингээд US-д идэх одоо үнцэн буураад долларт идэх үнцэн буурсны улмаас бол алтаа хөвч авчихлаад тэгээд ингээд rocket тасан чи цай ч гэсэн бас одоо эдийн засгийн political economic одоо ингээд unstable байдал ч гэсэн алтны үнд бас үсгэд нэлээд нөлөө үзүүлсэн болов уу гэж би харж байна. За доллар ч гэсэн ер нь бол одоо энэ өмнөх жилүүтэй харьцуулахад нэлээд одоо сул хүчээ алдсан байна. За тэгээд Central Bank өөрөө борлогын хүүгээ өндөр барьж аваад буурууллаа. Энэ нь бол хөрөнгө оруулагчдад алт илүү attractive болж байгаа юм болоо. Тэгээд эдийн засгийн ийм одоо докторгүй байгаа энэ үед болохоор алт одоо илүү одоо хөрөнгө оруулалтын одоо safe нэг одоо нэг хөрөнгө оруулалт бас хөрөнгө хатгалах хүний ингээд нэг belief дээр одоо алт одоо ингээд ихтэй үүсэж байгаа шүү дээ. Тэрэнд нь илүү алт илүү attractive байгаад байна гэж хараад байна. Тэгээд энэ одоо belief дээр одоо том тоглогчид орж ирсэн одоо улс орнуудын төв банкуд маш их алтныхаа нөөцийг одоо ингээд өсгөөд тэ эдийн засгийн одоо политик гэх одоо өөрсдөө ингээд хамгаалж байгаа учраас ийм all time high тавьчих хүлээж ер нь хажиглаад байна. Зөв. Тэ одоо энэ 73 оноос хойш тэр технологи бас айгүйх дагаж хөгжсөн юм лээ шүү дээ. Үнэн ингээд суларч чөлөөлөгчлөөр тэгээд технологи айгүйх одоо бидний хэрэгжилж байгаа гол технологи яг 70-70 оноос хойш яг одоо бүр яг өнөөдрийн дөрөвдөрхөө олоод ингээд явсан юм билээ. Тэгэхээр би бас энэ 25 оны үнийн өсөлт цаашаа байгаа энэ өндөр доктортой байвал бас дараагийн шатны технологиуд бас нэлээд гарах байхаа гэдэг хүлээлт бас энэ дээр байгаа. За Батбаатар нэмж хэлэх мэдээлэлүүд ялангуяа манай Монгол орн дотор тоонуудтай таан дээр таа мэдээлэл өгөөч. За бүгдээр нүглээр мэд үргье. Тэгээд уучлаарай хоцроод ороод ирлээ. За яг нөгөө өмнөх
10 минутын яриаг бас сайн сонсог учраас ерөнхийдөө мэдээлэл өгөхөд за миний хувьд болохоор алтны зах зээл дээр өмнө нь Монгол банкн дээр валютын нөөц өдөрдөг байхдаа нэлээд бас анхаарч ажилладаг байсан. За яг тэрнээс хойш сүүлийн 5 орчим жил дээр бол яг илүү статистик дээр ажиллаж байгаа болохоор гадаад зах зээл дээр бол нэлээд нэрийн одоо судалгаа эсвэл одоо багаж одоо мэдээлэл бол бага байна. Тэгэхдээ одоо хүмүүсийн хэлж байгаа жишээ одоо сүүлийн үеийн үнийн өсөлт бол мэдээж энийг харж байгаагаар бол энэ Америкийн нэгдсэн улсын засгийн газраас явуулж байгаа бодлого хамгийн их нөлөөлж байгаа гэж харж байгаа. Энэ маань өөрөө ялангуяа тэр санкцд одоо төв банкуудын нөөцийг одоо шууд одоо зарцаах энэ өмнө болдгоо байсан явдлууд бол одоо болж байгаа нь өөрөө төв банкуудыг ялангуяа одоо томоохон эдийн засгуудыг бол өөрсдөө алтлуу ярих буюу аль нэг одоо төв банк мөнгө дэвлэгдээс хараатаа сэлбэрээр барих гэх бол нэлээд төтөж оруулж байгаа болов гэж харж байна. За хоёрт бол Америкийн эдийн засгийн өөрийн бас одоо энэ байж байгаа нөхцөл байдал за Трампын явуулж байгаа бодлогоос шалтгаалаад бол ялангуяа хөрөнгөний зах зээл дээр гадагшаа Америкийн зах зээлээс бусад зах зээл рүү бол одоо хөрөнгө гадагш руу урсгал бол бас сүүлийн 1 жил гаруй хугацаанд бол нэлээд явж байна. Энийг нөгөө фандын урсгалын статистикээр бол харж болж байгаа. За энэ нь өөрөө Америкийн зах зээлийн урд нь томцны зах зээл нэлээд өсөлттэй байсан бол эргээд бусад орны хөрөнгөний зах зээл бол нэлээд өндөр өсөлттэй байхад нөлөөлж байна. Жишээлбэл одоо манай хамгийн Косби ихэд одоо 25 орчим хувиар өссөн бэлэн сүүлийн одоо он гарснаас хойш жил өрөхгүй хугацаанд ч гэдэг. Тэгээд дээрэс нь төв банкуд алт нэлээд их авч ийн. За дээрэс нь ингээд яваад ирэхээр ерөнхийдөө цагуун зах зээл дээр том өөрчлөлт бол одоо орж ирэх магадaltaй болж байна гэж харж байна. За нэмээд төрн нөгөө Америкийн Трампын нөгөө батлуулт нөгөө One Big Beautiful Act гэсэн төсвийг тэрний бас өсөлт үзүүлэх нөлөө бол одоо бас нэлээд алдагдал үүсгэр байгаа. Энэ нь өөрөө эргээд Америкийн засгийн газрын ерөн доктортой байдал талтаа бол нэлээд том нөлөө үзүүлнэ гэдэг нөлөө гарч байгаа. За энэ бол мэдээж бас мотивашн гэдэг бол нөлөө үзүүлнэ гэж шинжээчд үзэж байгаа бүгд мэдж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө алт бол одоо $5,000 төрчнө гэдэг нь бол одоо урд нь бид нэр одоо дилер байх хугацаанд одоо ерөөсөө амгалж байгаа маш өндөр том хэмжээнд хүрчлээ. За энийг эндээсээ би нөгөө Монголын зах зээл рүүгээ оруулж ярихаар юу гэж ярих вэ гэхээр үндсэндээ бол Монгол улс маань өөрөө 90 оноос хойш гол валютын нөөц бүрдүүлж ирсэн нь бол одоо зэс нүүрсний зах зээл салбарт өссөн нь бол алт байсан. За та бүхэн мэдж байгаа алт дилерийн хэрэг гэдэг тэрнээс хойш алт хөтөлбөрөөр хэрэгжүүлсэн. За энэ бол ерөөсөө зорилго нь богино хэмжээнд одоо Монгол улс валютын хөөсөртөө болоод одоо тэрүүрээ одоо нефтийн тариаг авах тийм валютыг бүрдүүлэх зорилготой бүрдүүлж ирсэн одоо тийм хөтөлбөрүүд гэдэг. За эндээс эхлээ ингээ хараад хад ерөнхийдөө 2010-ад оны одоо ихэнх үе гээд ерөнхийдөө Монголын одоо уул уурхай хүмүүс бол илүү сайн мэдэх байхаа. Бид нар одоо төв банкн дээр харж ирсэн өслөд ямар болсон бэ гэхээр шороо орд одоо ерөнхийдөө төлхөө байсан. Шороо ордуудын нөөц ерөнхийдөө яг нөгөө нөөцийн мэдээлэлээс хараад ирэхээр нөөц бол нэлээд шавтах тийш бол орчирч харагдаад байдаг. Одоо нөгөө батлагдсан нөөц тэгээд тухайн жил одоо олборсон одоо нийт хэмжээгээ тэгэхээр 14-5 он л бол дэлхийн дондорх тийшээ гэрцэн. За энэ ирээрээ бол одоо тушааж байгаа алтны хэмжээ бол өдөртөө өсөв болцсон. За энэ бол 20 тонноос тийш гарах болцсон. За сүүлийн одоо ковидос хойш бол бүр одоо жилдээ 11-13 тонн руу орж ирээд ингээд тушааж байгаа алтны хэмжээ буурчаад байгаа. За энийг ингээ бид нэр ажиглахаар мэдээж одоо Баян онгор өөрийн газны газар одоо үндсэн орд орж байгаа боловч үндсэндээ энэ том хэмжээний жилдээ 2-3 тонн алт олборлдог байсан компаниудын олборлтын хэмжээ бол сүүлийн жилүүдэд бол нэлээд буураад орж ирж байгаа.
шинээр орж иж байгаа алтны ухаануудын олборлж байгаа хэмжээнд бол тийм өндөр биш байгаа. Тоон өрөхгүй одоо килограммтай 100-200 килограммтай одоо олдууд маш их болоод байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг эндээс уулуурхайн салбарын одоо хавга илүү мэдэх учраас яг одоо алтны үн дээр одоо лиценз олголт олборлтын одоо цаашаа яаж явах юм бол гэдэг бол бас анхааралтай. Сэдв болж байгаа болов уу гэж харж байгаа. За яагаад вэ гэхээр усан төсөв батлах төр жил болгон ерөөхдөө сүүлийн 2-3 жил 20 тонн алт олборлоно гэж одоо төлөвлөгөө босруулад за тэндээ тааруулсан одоо төсөв бодлого төсөөлөө яваад байгаа. За гүйцэтгэл 24 дээр 11 тонн өссөн 20 гэж орж ирээд нөтлөн 16 бол сая миллион буцаад өссөн. Гэхдээ 20% өссөн өрөхгүй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ маань өөрөө юу хэлж байгаа юм бэ? Манай дээр эдгээр одоо үн огцон нэмэгдсэн ч гэсэн эргээд нөгөө олборлтын хэмжээ бол тийм хурцтай сэвэж чадахгүй. Энэ маань өөрөө нөгөө одоо хайгуул тэгээд хайгуулын жишээлт олборлтын ашиглалтын жишээлт холбоотой болов уу гэж харж байгаа. За ерөнхийдөө бас нэмээд мэдээлэл өгөхөд бол биднийг 2014-5 онд яг нөгөө алтны санхүүжилт гэдэргээд ажиллаад бас хөтөлбөрөө явж байхдаа тухайн үед өртөг бол бас нэлээд өндөр болцсон байсан. Тухайн ханштай харьцуулахад. За шороо орд бол нэг 600-аас 800. Тэрнээс хойш одоо өртөг эдгээр одоо өслөөж гисэн уг нь бол одоо нэлээд бас их ашигтай одоо болохоор энэ салбар харагддаг. Гэхдээ ер нь бол яг өнөөдөр эдийн засгийн нийт одоо үзүүлж байгаа нөлөөний хувьд бол алтман бол одоо нэлээд жижиг болцсон байна шүү дээ. Нөлөөний хуулийнхаа хувьд ч гэсэн энэ одоо 2000 онд одоо Монгол улс одоо нийт одоо экспортын бодлого бол одоо 1 тэрбум дотор доллартай энэ 200 гаруй алт 200 гаруй одоо доллар за тэгээд 300 сая долларын зис за тэгээ манай нөгөө Солонгост ажиллаж байсан ажилчдын маань 100-200 сая долларын мөнгө үйлдэл ийм л орлоготой болсон байсан. Одоо өнөөдөр 15 тэрбум доллар болсон. Тэгээ энэ дотор одоо эзэлж байгаа алтны хэмжээ бол цэнгүү бага нийт эдийн засгаар одоо үзүүлж байгаа нөлөө бага байна. За баярлалаа. За одоо байгаль орчин талаас 25 онд энэ алтны олборлолт нь тодорхой хэмжээр нэмэгдэж байгаа ч гэсэн ер нь бол байгаль орчин талаас ямар үзэгдэл ажиглагдаж байна. Ер нь дэлхийн нийтээр бас энэ байгаль орчин бас дагаж байнга л яригддаг учраас энэ дээр мэдээлэл хуваалцаач. За тэгээ байгаль орчны хувьд бол нэг супер нэг өөрчлөлт гэдэг байх тий. Тэгэл үндсэндээ хоёр төрлийн л орд байгаа. Тэгээд Монголд ч нь болохоор үндсэн ордууд болохоор цаанитаар угаагаад олболж байгаа шүү дээ. Тэгээд хаягдлын далангуудын асуудал ер нь хайцсангууд доктортой байгаад байгаа. Тэгээд яг хаягдлын далангийн стандарт энэ гэдэг асуудал зүйлүүд айгүй хүчтэй яригдаад байгаа. Яагаад гэвэл манад үндэсний тийм одоо стандарт энэ хайцсангуу ус одоо юу гэдэг юм бэ? Хязгаарлагдмал байдаг юм байна. Тэгээд тэр хаягдлын далангуудын тавигдах шаардлагууд л айгүй үндсэндээ айгүй хүчтэй яригдаад байна. Ер нь бол түүхээ ярих юм бол Монгол алт хөтөлбөрийн дараа 2000 алт хөтөлбөр чинь 90-ад онд батлагдаад тэгээд байгаль орчны асуудал нэлээд хаягдаад тэр хуулийн хүрээнд хаягдсан байжгаад 2006 оны ашигт нутгийн хуулиар яг энэ нөхөн сэргээлт байгаль орчныг хамгаалах гэдэг том бүлэг сэдвүүд орж ирээд 2008 онд үндсэн том стандартууд нь ер нь шороо ордоор суурилсан стандартууд батлагдсан. Одоо хөрс шим төрсийг хадгалах, овоолох, за тэгээд буцааж тараах, тэгээд ургамал гэх мэтчлэн ингээд нэлийн тэр туршлагууд нь илүү их заамар Төвийн аймаг Сэлэнгийн нутгууд дээр одоо суурилсан тийм стандартууд батлагдаад ингээд явж байгаа сая 23 онд иж бүрэн стандартууд дахиад шинжлэгдсэн байгаа. Тэгээд энэ 23 оны стандартууд нь болохоор бүс бүслүүрээр өөр байя гэд говийн бүсдлгээр хангаа ургамал авчид тарьчдаг. Тэрийгэ болиё гэд ингээд явж байгаа. За тэгээд байгаль орчны хувьд бол ер нь уул уурхайн салбараа дагаад ингээд нэлийн агцтай хөгжөөд явж байгаа. Тэгээд уул уурхайн салбарын буйнаар одоо Монгол улсын түүхэнд байгаагүй ахсар хэмжээний байгаль орчин даатгал цуглардсан байдгийн яам дээр
Тэгээ тэр датаг бол манай салбар бас жоохон дижитал биш мэлийн аналог маягийн мэдээллүүд. Айгуу тийм тоон боловсруулалт хийхэд айгуу өчигдөр туталтай датанууд байдгийг. Тэгээ тэрийг нөөцлөе гэдэл яриад ингэ явчихин да. Баярлалаа. За ингээд тэгвэл юу гэж цөмрөө дуусгах тийм өнөөдрийнхээ алттай холбоотой яриагаа дуусгая.